Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 3 эсрэг 3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсноо. Сайн бацхан үзэгчтэй глобал мэдээ хэлж байна. Студиуд хөтлөгч Гамбатын баасан сүр ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг 60%-аар дээш нэмэгдүүлэх 2026 онд багтаан ногдол ашиг олох шаардлагыг дахин тавилаа. Оюу толгойн гэрээгээр Монгол улс баялгаа ашиглуулж байгаагийн хувьд үнд цэнийг тооцож оролцох нь зүйн ёсных гэж эдийн засагч Лхагваж ав сануулж байна. Туулгын сав газар технологийн тэнцвэрт байдал алдагдаж нэн хүнд байгааг судлаач хэлж байна. Хил хязгааргүй гоо зөкслөн Орос улбаны улсад Miss BRICS 2026 тэмцээн боллоо. Улсын драмын болон дөр бүжгийн Эрдэнэ театр, хүүхэлдэйн болон хүүхэд залуучуудын театрт дэлхийн сонгодгууд амилж, эмоц болон мөрөөдлийн театр шилдэг бүтээлээсээ толиулна. Rio Tinto компанийн төлөөлөл манай улсад ажиллаад буцлаа. Тэд оюу толгойг хамтран ашиглах менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хит өндөр хүү зэрэг асуудлаараа тодорхой саналтай ирчээ. Ерөнхий сайд Зандан шатар өнгөрсөн 1-р сард оюу толгой төсөлд Монгол улсын эрх ашигыг хангуулахаар оюу толгой хариуцлагатай хувьцаат компани болон Rio Tinto группийн удирдлагуудад захидал илгээж тодорхой нөхцлүүдээр шаардлага хүргүүлсэн. Шаардлагын мөрөөр Rio Tinto компанийн гүйцэтгэх захирал Саймон Трот хариу захидал илгээж оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай доктортой явуулах талуудын нийгмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь байгаагаа нотолсон. Үүний дагуу Rio Tinto компанийн Zesing группийн захирал KT Jackson тэргүүтээ албаны хүмүүс манай улсад ирж тодорхой саналуудыг уламжилсан байна. Гэвч саналууд нь учир дутагдaltaй тул хүлээн авах боломжгүйгээ ерөнхий сайд Зандан шатар хэлжээ. Хариултууд бол нэг хэлэхэд бидэнд таалагдахгүй байна. Менежментийн төлбөр 40% гэж ярьж байсан 30% болцсон байж байна. Зээлийн хүү биднээсийн дэлхийн банк санхүүгийн байгууллагад үнэлээд өгч байгаа зээлээс бараг 2 дахин шахуу өндөр хүүтэй зээлээр бууруулахгүй байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зөрүүгээс ашиг хүртээд нэг тал нь ногдол ашиг хүрэхгүй байгаа нь бол тэнцвэргүй байна шууд руу биш байна л гэж бид үзэж байгаа. Тэрбээр үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь залт улсын хурлаас 2025 оны 12 дугаар сард оюу толгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс шаардлага тавьснаа дахин санууллаа. Үүнд оюу толгой төслөөс Монгол улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос оюу толгой хариуцлагатай хувьцаат компани менежментийн хувьд биедан ажиллах, Монгол улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарлах, Онтрэ компанийн тусгай зөвшөөрлөлтэй холбоотой асуудлыг үндсэн хуулийн 6-гийн 2-т заасны дагуу буюу байгалийн баялагын өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагууд багтжээ. 34% чинь өөр үйлдвэрлэлд биднээс өрөнд оруулдаг юм өндөр хүүтэй зээлийн өөр үйлдвэрлэдэг механизм болчиход ногдол ашиг өгөхгүй. Энэ бүх үйлээс зан танил тавих болцоогүй мэдээлж авч чаддаг гэж байна шүү дээ. Ийм 34% чинь биднэрт ямар ашигтай юм бэ гэж ард иргэд асууад байна. Парламент асууад байна. Уулзалтаар энэхүү тэрбээр Монгол улс оюу толгой төслөөс 20-30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй. Монголчууд баялагтай эзэн байх нь үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм гэлээ. Rio Tinto компанийн Zesing группийн захирал KT Jackson оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж, Монгол улсын засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлжээ. Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар Rio Tinto компанид оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдох ёстойг сануулж буй. Гэвч одоогоор хоёр тал хараахан ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй байгаа. Энэ асуудлаар манай сэтгүүлч Монголын үндэсний худалдаа ажил дүүрийн танхимын ерөнхийлөгч эдийн засагч Лхагваж автай уулзаж түүний байр суурийг сонссожээ. Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан. Улмаар 2010 оны 3 дугаар сард баталсан хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улсын засгийн газар оюу толгойн нийт хувьцааны 34%-ыг Rio Tinto компани үлдсэн 66%-ыг эзэмшсэн. Гэрээг байгуулах тухайн үед зэсийн үн 3,000 гаруй Америк доллар байв. Харин өнөөдрийн байдлаар 5-6 дахин өсч 15-16 мянган Америк доллар болоод байна.
Энэ үүднээс Монгол улс нэгэнд байгалийн баялагийг ашиглаж байгаа учраас баялагынхаа үн цэнийг тооцож оролцох ёстой гэдгийг эдийн засгийн логж онцолж байна. Одоо тухайн үед 2009 онд гэрээ 2010 онд хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан шүү дээ. Тэр хоёр гэрээ. Тэгэхээр тэр үед бол одоо зэсийн үн 3,000 гаруй байлаа шүү дээ. Өнөөдөр бол 15-6 мянган доллар болцсон байгаа. 5-6 дахин өссөн байгаа. Гэхдээ ч энэ баялгаа өгж байгаа улс бол үн цэнтэй болж байгаа. Өөрийнхөө баялагынхаа үн цэнийг тооцож оролцох хэрэгтэй. Ер нь бол анхнаасаа манайх энэ гэрээн дээр нэг дутагдал байгаа. Тэр юу гэвэл бид нар баялагаа ерөөсө тооцоогүй. Одоо үнэлээгүй гэсэн үг. Зарим улс бол ч одоо ашигт малтмынтай хойдон дөртлө тодорхой өөрийнхөө нөөц элементүүд бол үнэлсэн байдаг. Манайх бол тэр үнээр 0 гэсэн үнээр орж байгаа. Энэ талаас бол бас харах юм бол байгаа. Мөн өнөөдөр зис алтны үн дэлхийн хэмжээнд өндөр өсөлттэй байна. Үүнд дэлхийд дээр болж буй дайн баялдаанч нөлөөлж байна. Хэрвээ 2009-2010 он гэрээ байгуулсан тоон дун гэргэн арвал 100 жил ашиглах боломжтой оюу толгойн уурхайг 20 жил ашиглаад зардлаа нөх боломжтой харагдаж байна. Тиймээс засгийн газар уг гэрээний нэг талын оролцогчийн хувьд энэ саналыг Риотента компани зэсийн группийн удирдлагуудад тавих хэрэгтэй гэдгийг тэрээр онцолж байна. Ер нь таны харж байгаагаар одоо сая ерөнхий сайдын тавьж байгаа энэ засгийн газраас тавьж байгаа шаардлагууд ер нь зүйтэй шаардлагаас та үзэж байна. Энэ бол яг гэрээнд орж байгаа хоёр талын бол харилцсан цаг үеийн нөхцөл байдал шинэ нөхцөл байдал бий болж байна. Тэрэнд бол тавьж байгаа нөхцөлүүд гэхдээ энэ гэрээнд оролцох хоёлаа бол энийг ширээний ард би ярилцах байхаа гэж бодож байна. Хоёрт нь бол мэдээж хөрөнгө оруулалт бол хамгаалагдах ёстой. Манай техникч бас үүрэг бол аж ахуй нэгжийн бизнесийн процесс бол тэнд бол саад дотор болох юм бага байх ёстой. Ер нь байхгүй шаарддаг. Нөгөө талаас бол гэрээ хилцэл хийсэн бол гэрээндээ үнэнч байх нь аль аль талын өөрсдийнх нь үүрэг байдаг. Энэ үүргийнхаа дагуу бол харилцсан, ярилцаж, ойлголцож нэг зөв шийдэлд хүрэх ёстой гэж бодож байна. Оюу толгойн уурхайн 99% нь монгол хүмүүс ажилладаг том уурхай. Үүгээрээ бид бас бахархах ёстой. Дэмээс устгаж болохгүй. Хэрвээ Риотента компанитай тохиролцож чадахгүй бол аль нэг улс ууг уурхайг худалдаж авах магадлал маш өндөр. Ийм туршлага манад бий. Социализмын үед зөвлөлт холбоот улсын хөрөнгөөр байсан тухайн үед зэтэн мал даргаас өөр хүн орох хэрэггүй мардан урааны уурхай гэж байсан. Оюу толгойг гадны аль нэг компани худалдаж авах юм бол үүнтэй адил тийм нөхцөл байдалд орж магадгүй. Тийм учраас асуудлыг аль аль талаас нь бодож үзэх хэрэгтэй байгааг хэлж байна. Гэрээ хийгдсэн бид нар бол гэрээ хийсэн шүү дээ. Тухайн Монголын засгийн газар харин энэ гэрээгээ сайжруулах, энийг харилцан ашигтай байлгах тухайн цаг нөхцөл одоо бодлоо зис 5 дахин үнэтэй 5 дахин шүү. Үн нэмэгдсэн биш. Энэ үед бол энэ асуудал эргэн харах бол шинэ нөхцөл байдал байж болно. Түүнээс биш бол энэ хөрөнгө оруулалт яг хийгдэж байгаа ажил нь бол газрын доор хийгдэж байгаа тэр геологи ажил, тэр барилга байгууламж бол энэ бол дэлхийн 1 номерын бүтээн байгуулалт. 1 номерын одоо яг энэ чиглэлийн улсуудын бол хүсэх, тэмүүлэх тэрийг үзхиймсэн гэдэг тийм монголчууд мань бүтээсэн байгаа байхгүй. Энэ бол 99% нь монгол хүмүүс ажиллаж байгаа том уурхай шүү дээ. Энийг бас бид тэр талаас нь харах хэрэгтэй. Газрын гүнд 200 км тэр том байгууламж бариад хамгийн сүүлийн дэлхийд 1 номерын технологиор олборлт хийж байгаа. Энийг бас бид нэр бахарах хэрэгтэй. Нөгөө талаар энэ төсөлтөөр манай улс 17 орчим тэрбум ам долларын хөрөнгө оруулалт татсан бол бусад уул уурхайн салбарт 20 гаруй тэрбум ам долларын хөрөнгө оруулалт татжээ. Тэр үүднээс оюутлагын төслөөр дамжуулж манай улс дэлхийн уул уурхайн нэг эдээс нь аль хэдийн болсон байна. Тийм учраас цаашдаа зөв бодлого барьж энэ асуудалд ухаалаг тоглолт хийх нь чухал гэдгийг хэллээ. Чанчидорж Баттар, Евгений Павлов, профессор Малма, Айс Глоб. Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв хөрөнгө оруулалтаа худалдааны газрын нэрэмжтэй 7 хоногийг амжилттай зохион байгууллаа. 7 хоногийн хугацаанд хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулж, оролцогчдод мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл хүргэж ажиллажээ. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын нэрэмж 7 хоног арга хэмжээний хүрээнд эрчим хүчний салбар, хөрөнгө оруулалтын салбар, төрийн худалдаа авалтын арга хэмжээ зэрэг 5 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Түүнчлэн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад таатай татварын хууль эрх зүйн орчныг бий болгох асуудлыг татвар болон хөрөнгө оруулалт сэдвийн хүрээнд хэлэлцлээ. Гадны хөрөнгө оруулагчид бол энэ татварын ер нь бизнесийн тогтвортой орчныг л хүсэж байгаа. Тэгэхээр Монгол улсын хувьд бол энэ тогтвортой байдлаа яаж баталгааж болох вэ? Хуулиндаа энийг яаж оруулах вэ гэдэг асуудал.
Хоёр дахь бас нэг чухал анхаарал татж байгаа хэсэг бол зарчим бол энэ хэрэгүүд байдаг. Гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой эрх ашигын зөрчилтэй холбоотой асуудлууд ингээд шийдэгдэх хугацаа нь урт удаан байдаг. Арбитрийн шүүхийг буцаагаад бид нар холбогдох асуудлыг шийдвэрлэх манай шүүхийн тогтолцоотой холбоотой асуудлууд. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар энэ эрх зүйн хувьд яаж шийдвэрлэх? Зөвхөн одоо боломжууд өгөхөөс гадна хамгийн гол юм бол бид нар тогтвортой байх тал дээр одоо хуулийн төслүүдийг явуулж байгаа. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас улсын их хурлын хаврын чуулганаар хэлэлцэх татварын хууль ердөн төсөлд 10 багц санал хөрвүүлсэн байна. Үүнээс хоёрыг нь онцлон хэлэлцүүлжээ. Нэгд маргаан шийдвэрлэх асуудал. Татварын маргаан гадаад дотоодын бүх хөрөнгө оруулалтын өмнө тулгарч байгаа асуудал. Хэдийн маргаан цэцлэх комисс байдаг ч төрийн оролцоо их. Тиймээс гарч байгаа шийдвэр нь тэнцвэргүй байдаг. Мөн татварын улсын байц цагчдын хэтийцсэн эрх мэдлийг хязгаарлах шаардлагатайг тус танхимын төлөөлөгчд ярьж байна. Эрх хаврын чуулганаар хэлэлцэх татварын багц хууль болон эдийн засгийн эрх чөлөөний хуулийг яаралтай батлаасаа гэж хүсэж байгаагаа хэлэлцүүлэхт оролцогчид хэлж байна. Мэдээж бүх одоо бидний хүсэж байгаа юу гэдгийг санал хүргүүлж байгаа саналыг зөвүүл даат болгоноороо тусах нь боломжгүй байж магадгүй. Тэгэхээр бидний зөвхөн зарчмын гол ингээд ерөнхийдөө энэ асуудлуудыг аль болохоор шийдэх надаас нь ингээд явуулах юм бол бид нэр ерөнхийдөө энэ хуулиуд маань ингээд түргэн батлагдаасаа яагаад гэвэл энэ татварын багц хууль сүүлийн үед яригдуулсан эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль маань энэ маань өөрөө асар том далаачтай реформшн чанартай хууль болж байна. Яагаад гэвэл яг хууль маань өөрөө ерөнхийдөө тийм харьцангуй зөвхөн заалттай тийм томхлын шин чанартай юм шиг хэрнээ энэ хуулийг дагалдаад 90 орчим хууль нэмэлт өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр энэ айгүй өргөн хүрээний реформ болох гэж байгаа байхгүй юу? Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ дэлхийн хэмжээ нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалт худалдааны газрын нэрмж 7 оны арга хэмжээний үеэр уул уурхаагаас гадна ногоо эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох хөрөнгө боломж байгааг хөрөнгө оруулагчдад санал болгосон байна. Үзэгчтэй үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Танихгүй хүнээс ирсэн Facebook зурвастаа хариу бичээд хохирогч болсон явдал гарлаа. Тодорхойлбол хүсэлт илгээгч найз болонгуудаа зураг бичлэгийг хуваалцахыг хүсэж улмаар уулзах санал тавьсан. Татгалзахтаа харилцсан зурвасуудыг гэр бүл найз нөхдөд нь тараан хэмээн сүрдүүлж 2 сая төгрөг нэгж авчээ. Мөн дахин сүрдүүлж мөнгө нэгсэн байна. Уг хэрэгтээ хуулийн дагуу харилцлага ногдуулжээ. Бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан, төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх зэрэг хэрэгт холбогдсон шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг Казахстан улсын Интерполтой хамтран ажиллаж баривчлан авчирчээ. Энэ удаагийн ажиллагаа нь Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэл гадаад улсад оргон зайлсан 2 этгээдийг анхудаа нэгэн зэрэг шийдвэрлэн авчирснараа онцлог болсон бөгөөд Монгол улсын цагдаагийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны цар хүрээ өргөжин дэлж байгаагийн бодит илрэл болоод байна. Гавьяат цол авах гэж 30 сая төгрөг өгч залиулсан явдал гарлаа. Уг хэргийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс бүлэглэн үйлдсэнийг илрүүлээд байна. Эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрийн одон медалийг худалдаж ашиг хонжоо олох гэсэн явдал ийхүү гарсаар байна. Мопед, суран, скутер, цахилгаан мотортой дугуйнаас унаж мөргүүлж 2022 онд 50 иргэн гэмтэж бэртсэн бол 2023 онд 305 иргэн гэмтэж бэртжээ. Жил ихэх тусам энэ төрлийн тээврийн хэрэгслийн импорт өсөхийн хэрээр хохирогчийн тооч нэмэгдэж 2024 онд 532, 2025 онд 2820 иргэн болжээ. Түүнчлэн амнистаа алдах явдал бүртгэгдэх болсон байна. Тодорхойлбол 2024 онд 3 хүн нас баржээ. Улаанбаатар хотын гудамж талбайд төр болон удаан хугацаагаар байршуулахыг хориглосон газарт тээврийн хэрэгслээ байршуулсан тохиолдолд шийтгэлэн шар хуудас нааж эхлэв байна. Шийтгэлэн шар хуудсыг өнгөрсөн оноос дуршсан бөгөөд 2-7 хоногийн өмнөөс албан ёсоор нэвтрүүлсэн. Өдөрт дунджаар 700-аас 800 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч байна. Бүрээдэд манай улсын адил газар тариалан эрхлэгчид малчидтай харилцан ойлголцож ажиллах шаардлага тулгарч байна. Малчид малаа хариулах эзэнтэй байлгах, харин тариаланчид талбайгаа хашаажуулах зэрэг санал гаргаж байна. Хөдөө аж ахуйн яам гарч буй саналуудыг нэгтгэн эх сард илүү дэлгэрэнгүй авч хэлэлцгээр болжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.
Туулгал нь нэгдсэн үндэсний байгууллага зэрэг олон улсын байгууллагад манай улсаас бүртгэгдэж анхаарлын төвд орсон ганц гол болжээ. Ийм байдалд хүргэсэн хүчин зүйл нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сан төрийн бус байгууллагын тэргүүн оюун чимэг хэлж байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод манай улсын 3.5 сая хүний 60% нь амьдарч байна. Гэтэл хотын 1.6 сая хүний ундны гол их үүсвэр болсон туулгал бохирдлын түвшингээрээ хятадын шар мөрөнтэй энэ зэрэгцгээс хэмжээнд хүрчээ. Голын ирэг дагуу 1990 оноос хойш замбараагүй газар олголт олгосноос болж голын айс хав дээр маш их барилга байшин баригдсан. Энэ нь голын экосистемийг сүйрлийн хэмжээнд хүргэжээ. Энэ нөхцөл байдалд яаралтай дүгнэлт хийж бохирдлын асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг судлаач онцоллоо. Бид нэр одоо энэ 3.5 сая хүн тэр тутмаа 1.5 сая хүний гол их үүсвэр ундны усаа бол бид нэр нэгдүгээрт одоо барилга байгууламж барьснаас хоёрдугаарт одоо туулгалын хөвөөгөөр янз янзын одоо аялал жуулчлал нэртэй хог машина угаан ахуй хэрэглээ угаан ингээд туулгал бол маш их бохирдсон. Ялангуяа тэр туулгалын ихэнд одоо тэрэлжийн хөвөөгөр бол маш олон газар олголт улсаас нүхэн жорлонтой айлууд маш их байдаг. За энэ бол хөрсийг бохирдуулаад ингээд туулгаланд бол асар их нөлөөлж байгаа. Нөгөө талаас туулгалыг дагаад маш олон карьер ажилдаг. Аж ахуйн нэгжүүд голын хайрах чулууг их хэмжээгээр ухснаас байгалийн тогтцод нөлөөлж голын экосистемд хор хөнөөл учруулж эхэлжээ. Мөн голын ойролцоо 37 арьс ширний үйлдвэр бий. Дийлэнх нь хром, натрий гэх мэт химийн хорт бодис хэрэглэдэг. Ердөө 4 үйлдвэр л усаа дахин ашиглаж боловсруулалт хийдэг байна. Арьс ширний үйлдвэр ундны усны их үзүүрийн дэргэд байрлаж байгаа нь өөрсдийнхөө амийг хорлсонтой адилхан үйл явдал болж байна гэлээ. Бид нар байгалийн экологийг бол одоо бид нар хүн өөрөө одоо зохицуулна гэж байхгүй. Тийм учраас бид нар одоо энэ туулгал дээр хоёрдугаар тэр голын айсаар маш их олон газар олголтоос болж гэр хорооллын айлууд хүртэл байдаг нөхөн жорлонтой. Энэ болгоноос болоод бидний ундны ус туулгал бол бохирдож байна. Үнэт зэрэгцээ цэвэрлэх байгууламжийн технологиг өөрчлөх шаардлага бий. Солонгос болон Европын орнууд орон сууцны усыг цэвэршүүлсэний дараагаар цэвэрлэх байгууламж руугаа нийлүүлдэг. Энэ мэт эдийн засагт тохирсон орчин үеийн дэвшилтэт технологиор ундны усаа хамгаалах боломж байна. Түүнчлэн дараагийн нэг алхам нь хуулийн хэрэгжилтэд анхаарах, байгаль орчныг хамгаалах болон усны тухай хууль хангалттай хэрэгжилт хангалтгүй байна. Жишээ нь гол усны дэргэд 200 м-ийн зайд барилга байшин барьж болохгүй гэсэн усны тухай хуулийн заалт огтхонч хэрэгжихгүй байна. За тэгээд манай Монгол улсад бол ерөөсө гадаргын ус дийлэнх нь байдаг. Гэтэл бид нар дандаа гүний усаа хэрэгжилж идэг. Тэгэхээр одоо бид нар усны нөөц хэр байна вэ гэдгийгээ бас тогтоох хэрэгтэй. Тэр битгий л одоо нүүбийн одоо хүний эрхийн төлөөлөгч Джон Оксон гэдэг хүнийг бид нар өөрж авчирч үзүүлж ирсэн шүү дээ. Уул уурхад ус яаж нөлөөлж байгааг. Гэтэл 1000 гаруй танаа Монгол улсын сая гаруй хүн нь бол усны бохирдолтой усыг хэрэглэдэг юм байна. Хөдөө орон нутагт гэдгийг бол ярьж ирсэн. Тийм учраас бид нар одоо уул уурхаг ашиглана гэхэд нэгдүгээр усны бохирдол байна, хоёрдугаар усны нөөц байна. Бид нар гүнийхээ усыг хэдий чинээ ашиглана, хэдий чинээгээр зөлжилтэнд одоо нэрвэгдэнэ. Монгол улсын газар нутгийн 80% нь цөлжинтэнд нэрвэгдчихэд байгаа. Ус бохирдуулсны төлбөр өндөр байх ёстой гэж тэрбээр мөн үзэж байна. Цаашлаад усны их үүсвэр болох хөв цөөрмийг яаралтай байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал нийслэлчүүд ундны усаа найдвартай бүрэн хангана гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар богдхон уулыг тойрсон 33 амны бүх гол хориг ширэгжээ. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий цэнхэр алт усыг төрийн бодлогын хэмжээнд хайрлаж хамгаалахгүй бол арабын орнуудаас ч дор нөхцөл байдалд ороход энүүхэнд байгааг тэрээр хэллээ. Жанжигдэрч Баттэр Шивгэнэ Павло Бүрвсрэн Марлма Айст Глобал. Бурайд дуушигны өвчний чиглэлээр Европ Азийн шилдэг мэрэгчлэтнүүд цугларлаа. Эдгээр өдрүүдэд Улаан-Уд хотод фтизиатр эмч нарын анхны Евразийн олон улсын форум болж байна. Дэлгэрэнгүй гөрвөлжлүүлэн хүргье. Уушгины эмч нарын анхны Евразийн форум Бурайдын үндэсний номын сангийн танхимд болж байна. Түүнд тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн 6 орн болон Монгол улс оролцож байна. Холбооны фтизиофилмонологийн төвийн захирал Ирина Васильевагийн хэлснээр 2000-ад оноос хойш сүрээгийн эмчилгээнд шинэ сорилтууд тулгарч эхэлжээ. Одоо бид сүрээгийн эмэнд төсвөртэй хэлбэр зэрэг хамгийн төвөгтэй асуудлуудтай тулгарч байна. Бид энэ тухай 25 жилийн турш ярьж ирсэн. Зөвхөн бид ч биш, сүрээтэй тэмцэх чиглэлээр дэлхийн анагаах ухаан бүхэлдээ энэ асуудлыг ярьж түүнтэй тэмцэж байна.
говорит об этом и борется с этой проблемой. Өвчлөлийн асуудал зөвхөн Брэдэд төдийгүй тус улстай хөрс зэрэгэлдээ орших орнуудад ч тулгамдсан асуудал болж байна. Тиймээс хөрш орнуудын төлөөлөгчид форумд урагджээ. Монгол улсын хувьд сүрээгийн өвчлөл өндөртэй орнуудын нэг хэвээр байна. По последним данным, расчетная заболеваемость составляет... Сүүлийн тооцоололоор өвчлөл 100 мянган хүн тутамд 446 тохиолдол байна. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс хавьгүй өндөр үзүүлэлт юм. Жил бүр манай улсад сүрээгийн 3-4 мянган шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд эмийн төсвөртэй хэлбэр нь онцгой асуудал болж байна. Монголын эмчнэр эмчилгээний янз бүрийн арга барилыг харьцуулан судалж, илтгэлүүдтэй өвчний эмчилгээ амжилттай болох нөхцөл болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг онцлон дурджээ. Бид Монголын Улаанбаатар хотоос энэ олон улсын хуралд оролцохоор ирсэн. Энэ уулзалтанд оролцож байгаадаа маш их баяртай байна. Сүрээгийн батлагдсан уншийг хэрхэн эмчлэх вэ гэдэг нь дэлхийн нийтийн өмнө тулгарч буй асуудал юм. Сибирь болон Алс дорнодын бүс нутгуудад сүрээгийн тархалтын нөхцөл байдал Оросын Европ дахь хэсгээс ялгаатай байдаг. Энд цаг уур, газар зүй, нийгэм экологийн эмнэлгийн болон зохион байгуулалтын зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс уушгины эмч нарын анх дугаар форумыг Брэдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнөхөн Орос албаны улсад Miss BRICS 2026 олон улсын гоо бүсгийн тэмцээн боллоо. Хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүд аль улс оронд амьдардгийг яг одоо хамтдаа сонирхцгаая. Түүхэндээ анх удаа болсон Miss болон Бяцхан Miss 2026 олон улсын гоо бүсгүйн тэмцээн Татарстаны Казан хотод боллоо. Ялалтын төлөө 17 орны 40 гаруй оролцогч өрсөлдсөн байна. Энэ үзэсгэлэнт мөчүүд хэрхэн өрсөлдсөнийг хамтдаа үздэцгээе. Good evening, Kazan. Good evening, Russia. And our warmest greetings to the whole world. Беларусь. Знаменитый Слуцкий пояс. Его носили самые достойные. Tissaukile is a luxurious bridal headdress. It is adorned with gold on several successful battles. Россия! Russia! Miss BRICS дэкмийн эзнэр Оросын холбооны улсын төлөөлөгч Валентина Алексеева тодорлоо. Mrs. BRICS дэкмийг Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын оролцогч Мелисент Халоди Толоу урдсан бол бяцхан Miss BRICS өргөмжлөлийг Хятадын оролцогч Домаллаог Сафира Карагилле хүртэв. BRICS нь глобал өмнөдийн хурдцтай хөгжиж байгаа орнуудын нэгдэл бөгөөд Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Оросын холбооны улс зэрэг томоохон улсууд багтдаг юм а. Энхмэндийн харваа 2026 тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Төв аймгийн 100 мод суманд болно. Тэмцээнийг үндэсний шагаан харвааны холбооны ерөнхийлөгч асан соёлын аюул зүтгэлтэн Үлэмж Дархан мэргэн Цэдэв доржийн инфо таксны нэрмжит болгож зохион байгуулж байна. Монгол төвний үнэт төв соёл шагаан харваа нь уламжлалт ёс заншил Монгол хотын салшгүй холбоотой спорт наадах юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энхмэндийн харваа нь харваач бүр оролцож тухайн жилийнхээ өнгө оноог аждаг. Мөн нисэлгаа сэтгэл санаагаа жигдрүүлэхэд олон зүйлийг энэ тэмцээний үеэр мэдэрдэг байна. Харин Монголын үндэсний шагаан харвааны холбооны батлагдсан дүрмийн дагуу буруу ухайлах, тоглолтын явцад хашгирч эсрэг багийн харваач нөлөөлөх зэргийг хориглосон байдаг байна. Шагаан харвааны дөрвөн төрлийн уухай байгаа. Найны уухай, асаа шимэх уухай, за тэгээд онооны уухай гэд одоохондоо уухай жоохон Монголын шагаан харваанд дутагдж байгаа. Тэгээд тэр нь жоохон нөгөө спортын болсон хойно хүнийг одоо аль болох баламгдуулах гэдэг юм уу, алдуулах гэдэг юм уу, тэр төлөлийн хэрэгсэл болж ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ залуучууд байгаа засарнаа. Бид сайн ажил хийгээд тэрнийг одоо сурталчлаад заад сургаад өгөх юм бол залуучууд амархан сурна. Насаг анх шагаа сурж байхад уухай үнэхээр гоё байсан. Тойромд очиод босоход чихэнд уухай сонсогдоод байдаг байсан. Одоо тэр хэмжээнд нь болтол нь уухайгээс сэргээхээр холбоо маань бас нэлээдгүй чамгүй ажиллаж байгаа. Монголын үндэсний шагаан харвааны холбооноос нийт харваачдаа зөв ухаалж сурах тэмцээний үеэр өнгө аялгау сонсголонтой сайхан ухаалж байхыг уриалж байна. Ингэснээр шагаан харвааг сонирхож хичээлэхээс гадна үз сонирх хүмүүсийн тоо нэмэгддэг байна. Дэлгэрэнгүй ярилцлагыг та бүхэн манай телевизийн нээлттэй ярилцлагаас хүлээн авч үзээрэй.
Энэ амралтын өдрүүдийг жүжигийн өдөр хэмээн нэрлэж болохоор байна. Учир нь улсын театруудад дэлхийн сонгодгоор амьсгалж, уран бүтээлийн нэгдлүүд шилдэг бүтээлээсээ төлөвлөлнө. Түнчлэн ахлах ангийнханд зориулсан олон улсын боловсролын үзэсгэлэн бүхийн барилдаан номын нээлтгээд олон сонирхолтой зүйлс хүлээж байна. Улсын хүүхэлдэйн театрт 14, 15-ны 11 цагаас миний хөөрхөн шүдний аялал, 15 цагаас морин хуур, 19 цагаас Одиссей хүүхэлдэйн жүжигтэй. Миний хөөрхөн шүдний аялал хүүхэлдэйн жүжиг хүүхэд багчуудад амны хүндийн эрүүл ахын анхан шатны мэдлэг мэдээллийг өгөх бол морин хуур хүүхэлдэйн драмын жүжигийг Хөхөө намжил Монгол ардын үлгэрээс сэтгүүлжээ. Харин Одиссей пластик хүүхэлдэйн жүжигт эртний Грекийн домгийн баатар Одиссейн адал явдлыг харуулжээ. Троя хотын дайнаас нутагтаа хүрэхээр 10 жил тэнэгжилсэн Одиссейн замд учрах сорил мангас хийгээд бурхан тэнгэрийн ертөнцийн үзэгчдийг үлгэрийн гайхамшигт орон зайд хөтлөнө. Үггүй жүжигийн хэлбэр нь хүүхэлдэйн урлагийн шинэ боломжийг нээж сонгодог төлсийг орчин үеийн өнгөдөрхөөр дахин амжилуулж байна. Улсын дөрвөлжгийн эрдмийн театрт 14, 15-ны 17 цагаас Хунт нуур бүжгийн жүжигтэй. Оросын хөгжмийн зохиолч Чайковский, Шилгүнчиг, Нойрсон гүнж Хунт нуур гэсэн 3 бүжгийн жүжигийг бичжээ. Үүнээс Хунт нуур бүжгийн жүжиг нь дэлхийн сонгодог балетын оригин гэж үздэг. Одоо үргэлжилж байгаа тоглолтуудын мэдээллийг хүргэе. Улсын драмын эрдмийн театрт үйлэгдсэн хайр уянгын драм. Соёлын төвөргөнд Emots Production-ы Best of Emots Enedmin Entertainment Show, зайлсан хэл ивент хол 20 жүжиг пост драм. Улсын хүүхэд залуучуудын театрт Адамсын гэр бүл, Эрдсэн Кат түүний буруу, орчин үеийн сэтгэл зүйн драм. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Мөрөөдлийн театрын Самсара Тэртех 2 зүрх драм. Плаза Таварт морин хуур чуулгын жуулчдад зориулсан ардын урлагийн зэрэг тоглолтууд тус тус үргэлжилж байна. Морин хуур чуулгын тоглолтоор ардын урлагийн тоглолт үзэж зогсохгүй, морин хуур хөгжмийн урлагаар зочилж, тусгай үзэсгэлэн үзэх, баримтат киногоор дамжуулан морин хуур хөгжмийн үг түүхтэй танилцах боломжтой. Тоглолт амралтын өдрүүдэд 16 цагаас тогтмол зохион байгуулагдаж байна. Одоо бусад үйл явдлын мэдээллийг хүргэе. Аз хур номын дэлгүүрт хорвоогоос муур арилахын цагт номын нээлттэй, мөн үлгэрийн цагтай. Монгол бүхийн өргөнөө Монгол цэргийн өдөрт зориулсан улс аймаг цэрэг сумын цолтой болон залуу 128 бүхийн барилдаантай. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос зүүн хүрээд арчойлыг хийдэд говийн аялал бол зөвхөн элс тэмээ төдийхэн биш сургалттай. Галерей Улаанбаатарт 21 дахь удаагийн боловсролын үзэсгэлэн гарна. Цэргийн төв эмнэлэгт эрүүл хүүхэд, эрүүл ирээдүйн өдөрлөгтэй. Айст глобал амралтын өдрүүдэд болох урлаг соёл тэмцээн уралдаан бусад үйл явдлын мэдээллийг танилцууллаа. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ глобал мэдээ баасан гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.